Үнэтгэн улсын засгийн газрын зээлээр барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт боловсруулах түүхийн эдийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал парламентын түвшинд яригдж байна. За газар доороо түүхийн нефтийн нөөцтэй Монгол улсад газрын тос олборлдог 2 компани үйл ажиллагаа явуулж байна. Гэвч газрын тос олборлагчдын олборлох тосны хэмжээ жил ирэх тусам буурсаар байна. Тиймээс олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд газрын тосны хуулиа өөрчлөх шаардлагатай гэсэн санаачлагыг засгийн газраас гаргасан байдаг. За өнөөдрийн чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэж хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдлээ. Петрочайнагийн гэрээ бол дуусч байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд бид нар энэ удаадаа буулт хийгээд тэгээд дараа нь гэрээгээ шинжлэхдээ ер нь яг ямар нөхцлөөр шинжлэх юм бэ? Ямар нөхцлөөр одоо айлтай тохирж байгаа юм бэ? Ямар шийдэл байна гэдэгтэр бас яг тодорхой хариулт авъя. Тэгэхгүй бол одоо нөгөө манай маш их өндөр өртгөөр бариад байгаа газрын тосны зохицолборчин болохоор бас түүхийн эдийн нөөц баталгаагүй гэдэг байгаа шүү дээ. За Петрочайна компани ашиглалтын хугацаа 2032 оны 12 сарын 6-нд дуусна. Доншин компани 2031 оны 7 сарын 5-нд дуусна. За дахин сунгах хүсэл гаргасан тохиолдолд 5 жилээр 2 удаа сунгад 10 жил. Гэвч бидний байгаа байдал юм эрх зүйн орчингоо тогтворгүй болгоод хөрөнгө оруулагчтай үндсэндээ амлсан одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бах гэрээгээ зөрчөөд ингээд ирсэн байдал байдаг. Тэгээ энийг л засах ёстой. Цаг алдсан. Үйлдвэр маань 1.5 сая тонны хүчин чадалтай үйлдвэр. За бид болвол одоо оргил үедээ бол 1.4 саяыг олборлж ирсэн үе бий 1.2-оос 1.4. Тэгэхээр бид бол одоо 380 орчим мянгаыг олборлж байна. За энэ хуурай газрын их газрын одоо хайгуулд бол сонирхол илэрхийлж байгаа аж ахуйн нэгжүүд бас харьцангуй бага байгаад байдаг. За Петрочайна компанитай бол манай төр засгийн бүх удирдлагууд одоо уулзсан, би бас одоо уулзж ирсэн. Энэ хүмүүс бол энэ одоо гэрээний үүргээс бусад асуудлаар биднэртээ үүсч чаддаг энэ асуудлаа тодорхой болгоод өгчхөө. Тэгвэл бид бол хайгуул судалгаагаа эрчимжүүлье гэсэн ийм одоо байр суурийг илэрхийлдэг. Одоогийн байдлаар бол газрын тосны хайгуулын 10 талбай уламжлалт бус газрын тос буюу занар гэж ярьдаг те шатдаг занар. Энэ занарын 7 талбайд хайгуулын ажил явж байна. За энэ 2 компани 2026 онд нийт 410 мянган тонн газрын тос олборлохоор байна. За олборлолт бол 2007 онд 367 мянга, 2008 онд 331 гээд ингээд буураа явах гэдэг юм.